Монгол бахархал, Монгол омгшил, Монгол ухаан. Энэ бүгдийг илтгэх адууччин тэмцээнийг Монгол Улсын ерөнхий сайдын ивэлд зохион байгуулсан нь чухамдаа залуу хойч үеийн хинтээн соёл уламжлалаа үлдээх эрхэм зорилгыг хадгалсан оршиж байгаа юм. Монгол Улсын 21 аймагаас орон нутгийн төлөөлөн оролцож байгаа шилдэг адууччин залуус бугуйлдах, эмнэг хангал сурах үзүүлбэрээр өрсөлдөж бас тэмцэлдэж байгаа юм. Өндөр барилга өргөн замаар холхих машин, төм түжигнсэн нийслэлтэй танилцсан шилдэг адуучин Алтан Шагаагийн бидний хэдэн хүн зочлон очлоо. Цэвэр агаар цэнгээг ус дагалдаг хаяр нутагт дээшлэх адуун сүргэн Алтан Шагаагийн хувьд Монгол омгшил, Монгол бахархал. Төв дараад нэг байранд чинь нэг хоног хөтөн үү, хоёр хоног хөтөн толгой хамрын өргөтөр байранд орох тэгдэж тэр. Тэгээ өдөө гадаад ирчихсэн цаан зүгээр болчихно. Тэгээ тэрний ялгаар өдөө мөрөн цэвэр агаар амьсгална тийм ээ. Тэнгэр орох. Тэгээ адтангын зад бин байгаад цэвэр агаар мөрний салхин дээр явах. Тэр талаар тиймээс утгий. Алтан Шагаа энэ жил 30-аад насыг шүргэж яваа. Энэ цагийн төлөөлөл болсон сайхан залуу. Аавын сургаалыг дагаж агт морьдон хурлуулснаар аймгийн дархан уяж болсон давхар цолтой нэгэн. Унсан газар угаасан ус өссөн нутагтаа малаан дагаж явхад ам тостон амьдрал зэсгэлнэ. Адуучин байна гэдэг цагуурч, малын эмч, зоо техникч, байгаль шинжээч, ургамал судлаач гээд ер 10-аад төрлийн мэрэгжлийг давхар эзэмсэн байх учиртай гэж Алтан Шагаа бидэнд хэллээ. Энэ малчин хүнийг 5 мэрэгжлийн эзэн гэж хэлж байна. Цагаагаараа хараад мэдчихдэг. Өнөө маргааштай тас орох нь уу, бодрох нь уу гэдгийг өвдөөцийн ухаанаар хараад хэлждэг байна. Жишээ нь адуу малын нэг одоо хөлдөглсөн байхад хатгачдаг. Хурдан морины одоо уяа сайлга 3 байсан байхад нэг одоо яачдаг энэ төр чинь бол эрдэм юм да тийм ээ. Тэр эрдэм байдаг уу? Тийм. Энэ аавчнууд их цаас. Зарим нь сурсан, зарим нь муу гоо. Тэр мэд хөөсөө. Тэр нэг ой чинь би энэ сумын алдарт авсан. Сумын алдарт гэж. Сумын алдарт авсан. Яаж давхлаар одоо алдарт болдгийг? Сумд төр бах уу? Сумд төр байрыг төр байна. Аймаг байна. Би чинь нэг 40 дайрагтай. Би 2000 8 онд би тусдаа гарлаа. Тэгээ 8 оноос хойш би тусдаа гараад л яг миний өөрөө авсан айрыг аав ачаа тусдаа өөрөө зайтмаар өсөөрөө. Тэгээ 40 гараа айрыг авсан. Тэгээ сумын алдартай 90 жилээр авсан. За. Бидний мэдих их хотын хэмнэл. Нийслэлийн зарим залуусын мэдэхгүй малчин ах байна. Нүүдчин соёл. За тэгээд суурьшмал нийгэм. Монгол түмэн чухам соёлын энэ л том ялгааг хослуулан ажиллаж амьдарч байгаа ард түмэн. Хотын амьдрал сайхан гэсэн олон мянган иргэний өрөөсгөл ойлголт. Тийм ээ, өрөөсгөл гэж хэлье. Тэгвэл Монголоор л үлдэх ёстой. Тэгэхээр хүмүүс одоо ингэж ярих юм биш та одоо хот чиний үеийн залуучууд ялангуяа хот хөрөлдөл амьдрал байна. Энэ хөдөөчтэй хотор гэсэн өдөөлөг юм ганд гунд нэг л ярьж байгаа жишээтэй.
Тэгэхээр ер нь хөдөөдөө бас Монгол хүн Монгол ахаар их гоё амьдарч болохын утга чанарыг жир нь яаж ойлгодог. Жир нь яаж энэ хөдөө сайхан хөдөө орнуудад тогтоодог вэ? Одоо ч ийм диско музикийг гоё юмар боддог юм уу яадаг? За ер нь ч тийм юм чинь хаяа нэг жоохон төмөр ууртан тийм юм болно. Гэтэ ер нь төв талдаа өдөөнөл өөр тал сайхан гэдэг юм дээр тийм ээ. Это материалын эцэгчлэр үүдний бас төвийн бүгдийг авах нь болж шүү дээ. Тэр гэл багч байдаг шүү дээ. Хөдөөнөөр нь юугаараа сайх юм бэ? Хадуу мал янзхаас их тайван амьдрал үүдээд шинийг юм сургаад энэ юм их сайхан байдаг байх бодод. Тэгэл явах уу? Би хөдөө бол тэгэл бод. Ягаад хөдөө гэдэг чинь хоцрогц орчин биш. Ягаад хөдөө гэдэг чинь нэг гэж энэ хэлийг боддог шүү дээ. Хөдөө байхын сайхан юм даа байдаг юм бэ? Тэр малдаг бол амт таснаа тийм тэр утгаараа тийм ээ. Тэр мал дээр хөдөө сайхан байв. Энэ яаж яагаад л боддог шүү дээ. Төвөд орчноосоо тийм ээ. Анх одоо хаанаас төрсөн тийм ээ. Төв төрнөс нүү тийм ээ. Хөдөө бас тэр хэнгүй би ялгаатай гэж боддгийг. Тэр нь голцоо төвдлийнхэн төвд яатсан тийм ээ. Тэгээ төв одоо шорцсон тасцсан. Мэдэрч надад төвд очиод нэг цааны 2-3 хоног шүү дээ. Тэгээд энэ хөдөө бодогдож ирсэн шүү дээ. Тэгээ төвийн хүмүүс хөдөө бод бас манай чиг ийм хүү бодолтой гэдэг юм уу. Миний хувьд тийж төвд бодолтой тийм. Яг үнэ тийм. Яг л хөдөө цэнгэгээр сайхан өссөн залууч санааруулж хот хөрөө очихоор нэг бөхчмдэл агаар амьсгал дутагдал явчихдаг баг тийм ээ. Тэгэлгүй байх. Тэгвэл хотын залуучууд бодвол хөдөө их гоё гэж бодож ирсэн чинь магадгүй даарч хөрөөч байгаа юм уу эсгээр дундгаараа нэг шөн тохихгүй байдаг ч юм уу нөгөө нэг халуун ус нэг усанд ордог юм боддог ч юм уу тийм байдаг л байна та тийм ээ. Хөдөөний төв барьж аял тийм юм аа житээ нэр. Төвгнэр одоо нэг усанд орд байна дах тэр нийцүүл байх шүү дээ. Тэрнгээр бодох. Төвгөл байгаа тэрээс ус цацаач тэр орч манай ч вайн драл гэж чинь тийм л асуудал. Тэнгэр дотроос боддгийг төвгөл бас хөдөө тийм тийм ээ. Тажаа шантрын тал байдаг. Тэгээ өдөөч бас шантрын гараа штэ бас тийм ээ. Өглөө одоо вайн нэг ажиллаад автаа яваад нас. Төрөний бас хүмүүсийн асуудалтай гэж бас шантрын хүн байна тийм ээ.
мотоциклээс адууны одоо давмга талны юу байдгийг. За юм дамууга тал намаагүй л шүү дээ. Он жоо. За мотоцикл яг дамаа хож одоо муу бензин за бууснаа нөгөө бодно. Хоёр дахь нэг минь нэвдрэн шүү дээ. Нам зогсон. Замаар зогсон. Зогсох нэг идүүдэд хэд татсан оргож бод идүүлчих шүү дээ. Тэгээ өөр тэр морчин явна. Тэгээд дугуйд зогсчлаа шүү дээ. Тийм утгаараа ялгаатай байгаа юм гэдэг чинь. Би чаах нэг хот руу орж ирсэн. Цахилгаан ядаж чинь мэдхгүй юм чи. Нэг дөрөвжин дорж явсан битээ юм. Тэгээд нэг мэдхгүй чинь боддоо баг айл руу жоохоо бодож тэгээ өөрөө бол нэг дөрөвжин яарах. Тэгээд нэг хөдөлтий байна. Би тайчин болсон. Дотор утас шүү. Хамгийн дээш огшоод ирсэн. Яаж яана л бас нэг тэгсэн чинь намайг ээж биш тэгээ сог явсан. Тэгээд цахилгаан ийм байдгийг биш нэрдээ надад. Тэгээд тэрнээс хойш одоо сурсан шүү. Анхны багт энэ гадаг юм байна. Анхаа турч юм чинь. Тэгээд машина явах чинь чоч ухсан юм шиг. Өөрөө дарж байгаа чинь өөрөө чоч шин. Тэгээд надад байдаг юм. Тий. Ер нь одоо нэг хүмүүс манай юу хийсэн залууч юм. Одоо юу бол арай техник бол арай хөгжсөн доо тийм ээ. Арай дээр болсон. Тэгэхээр адуучин болсон энэ хэн наснда алга зүрхэм догдлох юм да гэдэг нэг дуу байдаг да тийм ээ. Байдаг. Одоо хөдөөний адуучин адуу малтай ойрхон хунгал дуулдаг дуу тийм ээ. Тэгэхээр энэ адуучин болсон хувь зайгаа чир нь юу гэж боддог вэ? Адуучин бол энэ мэрэгжил үү? Мэрэгжил л байх уу? Нэг баргийн нэг хүн бас малцараад мал биш шүү дээ тийм ээ. Өнөөс хойш ажиллагаар нь тийм ээ. Одоо захиа асуудал шүү дээ. Нэг унаг даханаа тэрийг мэддэг байгаа тийм ээ. Тийм мэдэн чадaltaй байж бас адуу мал би бодлоо. Тэгээд тийм хөл боддгийг. Явсаа сайхан моралтраг. За тагтаачтай. Шургаа яч нь явж байна тийм ээ. Тэгэхээр уурах хэрэг их олон янз шүү дээ. Шургаа байна, одоо морьтой уурлах, явган уурлах гэдэг олон янз ярьд юм байна да тийм ээ. Тэгээд энэ дээр хүний эрдэнэ ёстой гарч ирж шүү дээ. Тийм тийм. За тийм. Ийм дээр олж ханаар байна. Тэ. Тэгэхээр уурах хэрэг их нарийн нэмд юм ундаа байна вэ? Тэр одоо яг нэг чахал зураар нь оруулах. За яг уурагч морь гэдэг одоо юм шүү дээ. Уураг морь их өөрөөс суугаад авцсан морь. Гол нь морь хоёрыг ядаа тийм. Уураг гол нь уураг болохгүй морь хоёр ирж явах болох шиг ер нь дүнтэй. Саяны хоног анги одоо уурагч доролцсон нааданд оролцоход сандрах үе байв уу? Байв юу? Ер нь би бодоод өөрөө Ордноос нэг эдгэргонд ордог те. Тэгээд хэрэг бүрэл үтгэж тэр. Гарыг мэтэл юм ирэхэнд бидний ийхүү ярилцах зуур агшин хорон бүрийг гэрэл зургийн хальснаа мөнхлөх гэрэл зурагчин залуу. Хахир хүйтэн агим халуунд эгзэгтэй мөч хорон бүрийг түүхийн худалснаа хавсран баримт бүрдүүлэгч. Гэрэл зурагчин маань отгон төгсгөн амьдралыг хэмнэл хэвшил нэгэн хэвийн болсон нийслэлийн өдрүүдийг орхиж орон нутагт ажиллаж байгаа юм дээ. Тэч хүний онгод гэж байдаг да. Тэр л онгод эрч хүчийг би салхи сэвэлдсэн тал нутгаас нар шарах илсэн говьоос сэрүү татсан баян хангайгаас олж авдаг юм. Залуу насны эрч хүч, ааг омог, уламжил соёлыг агуулсан жинхэнэ гэрэл зургийг би яг эндээс л авдаг. Энэ удаад Хинтээ аймагт их эзэн Чингис хааны оршин амьдарч байсан энэ нутагт босоо хямартай адууны зураг Монгол ах уйг илтгэх нийгмийн төлөөлөл болсон алтан шагаагийн ажиллаж байна.
адууны салхи хагтны тоосонд өдөр бүрийн орж тэнд амьдарч тэнд аж төрж би хөх толгот Монгол гэдгийг мэдэрч морин дэл дээр амьдралын харгуйгаа нэхэж байгаа эгэл Монгол залуу. Ер нь адууны тоосон дунд цууж яг сайхан биз. Тэгдэг яах вэ? Адууны тоосонд орно гэж байна. Түүний 90 байх тийм шүү. Танай үе ядуучид энэ танай багийнхан одоо энэ хойно шугалдаад адуумлыг чинь. Танай манай багийнхан бүгд ирчээд энэ дөө ер нь. Тэр чинь хөөцөлтөө сургуулийг ядгаа болтой. Багийнхаа сайхан залуучуудаа адуучтай энэ яаж хайцдаг вэ? Та хэд адуугаа ондоруулах гэж ер нь яаж зүтгэж тэмцдэг вэ? Цаг хатуу байх үед ер нь яадаг вэ? Цаг гайгүй байх үед ер нь адуу малын маллагааны нэг эрхийн бодлого ирдэг байгаа да. Байдаг яах вэ? Бид чи ер нь яаш тийм цаг чангаруул ер нь бөөнд нөмсөйгээ тийм ээ. Тэг ер нь айл орчин олоорсон төхүүлээ тийм ээ. Нэг чадлаа нэг ажил завыг харна тийм ээ. Нэг тотал юм бодоод тэгэл ер нь тэгэл болцсон дөө ханаа. 21 аймгийн хамгийн шилдэг адуучин. Шилдэгүүдийн доторх шилдэг алтан шага. Ахвал самбаас орж амжилт цацарсан тэмцээний хорон мөчгөр түүний хувьд үнцэнтэй байсан нь ойлгомжтой. Ширүүхэн өрсөлдөж шилдгээр шалгарсан залуус засгийн газрын тэргүүнтэй уулзаж төрийн ордонтойгоо танилцлаа. Цаасаас шууж. Цаасаас. Цаасаа мөрөө. За хайр цогоо. Цаасаа намаас. За тийшээс болж. За дөрөв хөөсөн. Насууч. Цаасаа намаас цааж байна. Тав намаас цааж. Оос. За манай авраг алтан шага. Батсуур тийм ээ. Өшөө хэм билээ. 3 дугаар баас их. Охин дөхтгөө. Баяр жаргал маань эрдэнэ сумг гэж явж байна. Халахгүй ирж байгаа. Өө тийм үү. 5 хүүхэд. Өө бүр халахгүй дөрөв. Дайчин томсгийн дээрээ байт юм байна. За алтан шага чи хинтээ штэ. Хинтээ хаагур нөтгөө. Үнтгээс ерд бараа зөө ш. Ноо. Орчих. Оо за. Батсуур чи сэлэнг тийм ээ. Цагаан нуур. Цагаан нуур дуудаж гин үү? 13 руу дуудаж байна. Ер нь бол баруун талаас ирсэн үү? Тийм. Үсэн зөө. Үсэн зөө. За. Баасан үчээд өтгөлээ. 18 айрагс. 18 айраг юм уу? За, охин тогтох чинь Өөрөнгөө бүгд Монголыг бүгд төвцөө. за. Өөрөө бүгд олон л танах. Манайхаа Цөөхөн хөвгтэй. 2. Хоёр болсон. За энэ жил ингээ ерөнхий сайдын хөвөлдөр гэдэг бид нар нэг манай жинхэнэ адуу эдлэх тэр соёлыг авч явж байгаа, тээж явж байгаа тэр залуучуудаа бас одоо улс орондоо таниулъя, алдаршуулъя. Тэгээ манай цагаан далай маань олон жил аймаг орон нутагт энэ ажлыг зохион байгуулж явсныг бид нэр яриад улсын хэмжээнд улсын авраг шалгуулъя гэж хийсэн. Та нар маань энэ тэмцээнд их идэвхтэй оролцож, сайн оролцож, их зүтгэж тэгээд одоо аваргууд болсон би бас одоо баяр хүргэсэн. За өмнө нь бол баяр хүргэсэн. Өнөөдөр бол бүр тусгай нь Улаанбаатар тавчраад тэгээ одоо та нартайгаа суугаад бас дахин талархлаа илэрхийлэх гэсэн. Улсын өнцөг улан бүрээс зорин ирж ур чадвар авахд самбагаан сорьсон Азтай авын эрэлхэ хөвгүүдээс соёлон гарсан эдгэр залуус инхүү нийслэл хотноо өргөдөн ирсэн хэрэг. Хинти аймгийн адуучин алтан шага, Сэлэнгийн Батсуур, Дорноговын Баасанхүү, Өвөр хангаан охин тогтох Дорнодын баяр жаргал. Тэмцээ 21 аймгаас шилдэг 21 залуу ирлээ.
тэмцээн 4 төрөлтөөр явагдсан. Би өөрөө уургайн төрлөөр орж Орсон төрөлд 2 дугаар байр эзэлсэн. Тэгээд нийлбэр дүнгээр 3 дугаар эзэлсэн. Амжилттай сайхан оролцлоо. Бугуйлаар алтан медаль. Тэгээд нийлбэр оноогоор 2 дугаар байранд орж мөнгөн медаль авсан. Яг өөрөө төрөлдөө уурган уурчин шагнал мөнгөн медаль авлаа. Хүрд медаль 3 дугаар байр эзэлсэн. Энэний хангалттай бүлэнд бас 3 дугаар байр эзэлсэн. Хүрд медаль авлаа. Тэгээд нийлбэр дүнгээр 5 орсон. Дандаа энэ тентийн дандаа орон нутгийн шилдэгс тамирчид ирсэн болохоор тэгээд энэ өрсөлдөөн бол ерөн ширүүн байсан. Одоо олон сайхан найз нөхдөй боллоо. Олон газрын дээртэй залуучуудаа ингэ танилцж тэгээд тэдний нэг болсондоо бас их баяртай байгаа. Тэгээ 21 сайхан найзтай боллоо. Тэгээд сайхан залуучуудтай энэ зэрэгцэн тодорхойлсонтой баяртай. Одоо юуны өмнө энэ хүү тэмцээнийг зохион байгуулж ивент гэж ивэл дараа яваас ерөнхий сайд болон түүний туслах зөвлөлтөө тэгээд хамтран ажилласан зохион байгуулагч нарт баярлалаа гэдгийг илэрхийлье. Сэтгэл маш өндөр байна. Тэр нутгаасаа ирж тэгээд олон газрын 21 аймгийн шилдэг залуустай хүч баалсан байгаа сарам тэмцэлдэж тэгээд байр эзэлсэндээ баяртай байна. Монгол улсын 20 одоо шилдэг адуучнаас шалгараад одоо манай адуучны сайн боллоо шүү дээ тийм ээ. Ер нь ямар үзүүлэлтүүд нь чамд их сонирн байв? Ямар хүнд байсан бэ? Энэ дэш одоо нэгдүгээр бол аав ээж юм те. Ямар сан хүү төрүүлсэн бэл ийм зам эрдэнтэй тийм ээ. Тэр үл нэгдүгээр байх ёстой гэж боддгийг. Тэгээд бас аавхаа заасан сургаалыг тийм ээ. Яаж өгөртэй хүндэлж яваа тийм ээ. Яг тэр мэрийг хичээгээд би хийж байд явснаа. Тэрний аш хоёроо надад гарч ирж бодож байна. Гадууч бодож байна. Шилдэг 21 аймгийн залууч цуглчаад. Тэр юм орчод эвгүй дэсэн чичиржсэн юм. Тэгээд одоо би ч нөр очоод тийм спортын мастер заацрыг цолтуулсан зампраагүй гоо тийм чинь. Тэгээд би бас зүгээр бас аймгийн авраг болчиход очтой чинь. Тэгээд юу аймгийн авраг моруулж болтгоо унсан хийж хэдүүд мастер заац тэр. Сүртэй юм байл. Тэгээд тэр нь бас хүн бас арай ондоо болдгоо сэтгэхгүй өдрөл. Тэр үгүй таваагүй. Өөрийнхөө нэг ичээсэн мэрэгэл. Явна ханаа түн дээр ирсэн. Тэр чинь үдийн юм болж тэгээд өөрөө л өөр. Тэднээс итгээд тэгээд өөрөө л нэсэнтэй тэр нь юм зөвүүл юм. Ер нь ийм тэ юм одоо энэ дүүнэртэй яах тийм ээ. Тэгээд чи 21 авдаг чи дүүнэр зөндөө бас тийм. Тэгээд хэлбэр тэр ер нь сандраад авах юм байх тийм ээ. Адилхан утгатай болдог шургуу тэмцээн байна тийм. Яг адилхан энд оролцож явах юм болох юм би бодлоо бодож байсан. Малчин хүний ухаан адуу маллах арга. Адууны эрдэм. Адуучны жавха. Энэ бүгдийг алтан шагаа ааваасаа өвлөж авч үлдсэн. Хална гаднаач хайрын дотроо Монгол их ухаанаар хүмүүжүүлж чадсанд нь өнөөдрийн амжилтын үндэс гэж хэлэх тэрээр азай борлуудаа хүндэтгэж тэд нь өөрөөр нь бахархаж байгаагаар хүн болж төрсөндөө эрдэж байгаа Монгол залуугийн үнэхээр шилдэг чанар өөртөө итгэсэн гүн итгэл таны өмнө тодорч байгаа хаа. Чи өөрийн хэдэн наснаас эмнэлэг бодгуулж эхэлсэн бэ? За би чинь 12 тагаас л гэсэн байна та. 4 холбоосгүй анханаа авч 4 холбоог данаа авч. Чи 4 холбоож болохгүй. 4 холбоогүй мордод. Тэгэл морчод 2 үрээс тастуурж аваад үзэж штэ тэгэл. Тэгээд ойчул ташиурдна гэсэн бодолтой л. Тэгэл тэр манай аав энэ ачуу гарч байгаа надад. Тэгэл байх уу те.
хүн бүр хүсэл сонирхол өөрийн гэсэн за өнөөгийн хэллэгээр хэлбэл хобби тал да. А тэдгээр нь хувь хүн нийгэм соёлоос шалтгаалаад янз бүр байж болно. Харин алтан шагаа адуу цуглуулах дуртай. Тэгээ одоо энэ төвийн залуучууд тэгээд одоо ер нь яг баян хөдөө байдаг юм ахад ямар ч нэг тав өшөө малаа мэддэг нэг Багаасаа тийм одоо энэ Монголынхоо энэ адууны их энэ өв соёлыг бас багаасаа мэдрээсэй гэж хүсэж байна. Үр хойчтой, дүүнертэй, найз нуудаа зах гэдэг нь адуу малдаа ойрхон бай, малдаа ойрхон бай гэж хэлмээр юм да. бас заншлал алдахгүй бол тэгээд Монгол хүний одоо ганц бахархал тэр юм да.